Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа эрх мэдэл албан тушаалаа уруулан ашиглаж, усаас цөөн өдөр бомдург завширсан гэж сэжиглэн, авилгатай тэмцэх газараа шалгаж эхэлсэн ганц өхийн гэгт хэргийг шүүх хурал өчигдөр Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгээргийн анган шатны шүүхэд оллоо. Шүүх хуралдаан шүүгдэгчээр ерөнхий сайдаас алтан үеийн ахлах зөвлөх ганц өх, AMG-LSB компани захирал Даваа Хүү болон тус компани нэгтлэн бодогч Мөнгөн Туянаар оролцсон юм. Мөн гэрчээр Багнууд хувьцаат компани захирал Отгонбаяр үндэсний аудитын газрын шинжээч Ичин Хорлоо Эрчим хүчний сайд дасан сонирхол зэрэг 10 гаруй хүн оролцсон юм а. Шүүх хурал эхлэмж шүүгдэгч ганц өхийн өмгөөлөгч Цэрэнжав шүүх хуралдаанд давхцсан гэх шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэл гаргасныг шүүх бүрэлдэхүүн танилцуулсан. Үүнд хохирогчийн өмгөөлөгч удаа дараа ийхүү хурлыг аар сархан шалтгаас олж хойшлуулж байгаа нь цөөнгөө хүний ажил цаад болж байна. Иймээс хурлыг үргэлжлүүлэх хүсэлтийг шүүх хүрэлтгөөнд ийхүү тавилаа. Одоо би өөрөө өмгөөлөгч хүний өвд мэдээж өөрчлөлтийн эрх ашигын үүднээс үйлчлүүлж хэд хэдэн өмгөөлөгчийг сонгож авах эрхийн хэдийгээр нээлттэй байдаг боловч бид нар өнөөдрийн шүүх хуралдаан дээр бие биендээ маш их хүндэлтэй хандмаар байна. Ялангуяа энэ иргэн байцаа шийдэх ажинд оролцож байгаа өмгөөлөгч нар бас хуульчийн ёс зүйн хэв хэмжээ өмгөөлөгчийн ёс зүйн хэмжээг барих хэрэгтэй байна. Одоо би багш хүн хичээл эхэлсэн би удаа дараа гэж. Би маргааш өглөө 3 нэгдсэн эмгэгт би эмгэгтэйгт нь эвтгэжгээ авцсан. Би эвтгэжгээ авцсан ч гэсэн бүгдээ стороны хэлчихэд би шүүх хуралдаанд оролцоод яваа. Тэгэхээр энэ хүмүүс ялангуяа шүүгдэгчийн тал энэ талд их хүлээцтэй хүндгэлтэй хандаж байна. Удаа дараа шүүх хуралдаан болж байна. Энэ удаа дараа шүүх хуралдаан оролцож энэ шүүх хуралдаанд оролцож байгаа олон хүний ажил амьдрал энэс болоод дандаа бас тодорхой хэмжээгээр бас цалгагдаад яваад байна шүү дээ. Ийм өмгөөлөгчийн ажлын онцлог шалтгаалаад шүүх хуралдаан бол давцдаг юм байдаг. Гэхдээ энэ хуралдааны ч урд нь зарлахаас гадна энэ шүүх хуралдаан чинь өөрөө олонний анхаарлын төвд орчихсон шүүх хурал шүү дээ. Орцсон. Гэтэл дараагийн одоо ингээд нийслэлийн давтал шатны шүүх хуралдаанд орцсноо гэх ингээд байж байгаа гэдэг нь бас энэ үйлчийн ёс зүйн хэм хэмжээгээ бас барихгүй дээ. Барихгүй. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын зүгээр шүүх бүрэлдэхүүн энэрхт анхнаасаа сонирхлын зөрчилтөд оролцож өмгөөлөгч нарын зав зай боломжийг асуухгүйгээр шүүх хуралдааны товыг зарласнаас ийхүү хурал удаа дараа хойшлоход хүрээд байна гэсэн юм а. Тэр хурлаа хойшлуул гэж өмгөөлөгчд хүндэтгэлгүй хандаж давхцсан хурлыг нь бол давхардуулж тавьж хурал хойшлсон нэгтгэн. Хоёрдугаарт нь бол дараагийн хурал хойшлж байгаа үндэслэл нь бол Ичээ орлоо Отгонбаяр гэсэн гэлчүүд шүүх хуралдаанд ирээгүй. Энэний өмнөхдөр бол тэрний өмнөхдөр нь ч ирээгүй, анхных дээр нь ч ирээгүй. Ийм шалтгаан байгаад тахад бас дандаа шүүгдэгчдийн өмгөөлөгчөөс бол хойшлсон гэж одоо үндэслэлгүй ийм нотлоогүй юм байна. Зохимжгүй юм аа гэж үзэж байна. Хэдийгээр шүүгдэгчдийн өмгөөлөгч солигдож байгаа ч гэсэн гэрчийг албадан ирүүлэхийн үүрэг өмгөөлөгч биш шүүхэд байдаг. Дахрын алба шүүхийн буруудаг үйл ажиллагааны бол шүүх хурал явагдаагүй төрөний удаа бол. Тийм учраас бол энийг бол өмгөөлөгчөөс хойшлсон гэж тайлбарлаж байгаад нь бол би бол нэг талыг барьсан үндэслэлгүй тайлбараа гэж үзэж байна. Хоёрдугаар нь шүүхээс дуудагдсан гэрчүүд өнөөдөр ч бүрдээгүй байна. Уг нь шүүхээс өчигдөр над руу яриад бүх гэрчүүдээ албадаа авчирнаа. Авчаар шүүх хурал хийгээд татгалзах зүйлөө гэдэг асуудал ярьсан. Гэтэл жигжид гэдэг энэ гэрчүүд өнөөдөр энэ хэрэгт бол маш чухал гэрчүүдийн нэг. Яагаад гэхээр Багнуур хувьцаат компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга жигжид өөрөө 27500-аар нүүрсээ зарах тогтоод гаргасан хүн чинь жигжид байгаа өөрөө. Энэ хүний тогтоод мэдүүлэгтэйгээ зөрөөд идэг. Ийм учраас түрүүний 3 удаа ирээгүй. Би түрүүний шүүх хурал дээр хэлсэн. Жигжид гэдэг хүн чинь ирээгүй шүү дээ. Энэ хүн ирэхгүй гэж хэлээд байна. Шүүх ирээгүй байцаан шийдэх хууль заасны дагуу албадлагын арга хэмжээ авал та. Харин энэхүү асуудалд хурлын даргалагч шүүгч дараах тайлбарыг өглөө. Нэг тайлбар хэлэхэд нэг шүүх хуралдаа эхний удаа хойшлоход таны өмгөөлөгчийн цэрэн гадаад улс руу явсан. За тэгээд харин би юм хэлэх гээд байна л та. Хугацааг хойшлуулахын хувьд асуусан баасан дурж өмгөөлөгч эмнэлэг твтж магадгүй гэсэн. Хугацааг нь бас асууж байгаа тавьсан. Энэ бол та эрхээ шиг би шүүх хангаад байна. 2 удаа хурал ороход яасан. Цэрэнжээ өмгөөлөгч хуралдаа гэсэн захиргааны хэргийн шүүхтэр. Гэхдээ эхний удаа хойшлоход шүүгч цэрэнжээ өмгөөлөх байж би хэлээд дүртэж чана. Та болохоор шүүгчийн ёс зүйн төрмийнхөө 9 хоёрыг зөрчиж байгаа байхгүй юу? Хүмүүс загинж шít. Загнаад байсан юм бол би тайлбар хэлж байна. Үгүй эхний удаа хойшлоход бол би 14 уучлаарай би эхлээд яриад хэд. Эхлээд бие бинийгээ үдхий эхлээд би яриад хэд. Таны тайлбарыг дараа сонсъё. Цэрэнжээ өмгөөлөгч захиргааны хэргийн шүүхтэр хуралгүй байсан шүү дээ. Энэ баримт нь байгаа. Тэгээд тэр үед цэнцрүү өмгөөлөгч цэрэнжээ өмгөөлөгч хоёр чинь Сэлэнг аймаг руу шүүх хуралдаа явсан байна. Тэгээ энэ хохирчийг хилээд байгаа бас зөв шүү дээ.
Хоёрч талаас бие биенийгээ хүндэтгий гээд байгаа шүү дээ. Шүүгдэгч ганц өхөн зүгээс өөрийн бас нэгэн өмгөөлөгч болох Цэрэнж авыг хуралд оролцуулахыг хүсэж байгаа илэрхийлэн хурлыг хойшлуулж өгөхийг ийхүү хүслээ. Цэрэнж аваа юу гэдэг миний анхаас нь ахуулаад байсан. Энэ жил гараа юм процесс үүссэн. Энэ юм дээр бүгдэн дээр юм. Тийм учраас би одоо та бүхний төсмөр. Тэгвэл одоо Цэрэнж аваатай холбоотой би өөр Цэрэнж аваатай цуурмаа. Маргааш одоо байвал энэ өмгөөлөгчтэй бол маргааш байдаг юм уу? Ярьж байгаа болохоор маргааш хот хийгээд байна. Би Цэрэнжтэй цуурмаа. Шүүх бүрэлдэхүүн энэ хүсэлтийг хэлэлцээд ганц өхөн өмгөөлөгч баасанд орж хуралд ирсэн учраас хурлыг үргэлжлүүлэх боломжтой гэд хурлыг үргэлжлүүлсэн юм. Энэ үеэр өмгөөлөгчд хавцас дэргээс хид хідэн чухал баримт алга болсон гэдгийг хэлж авилгатай тэмцэх газрын агуулгад байгаа нотлох эдмүрийн баримтыг авчруулахыг шаардж байлаа. Би 2015 оны 5 сард нийслэлийн прокурорын газарт хүсэлт өгсөн юм. Ганц өхөн хэрэгсэхгүй болох хүсэлт. Энэ хүсэлтэн дээр ичээ орлоо гэдэг нөхөр ярианы бичлэг байгаа. Өөрөх нь надтай ярьсан ярианы бичлэг байгаа. Энэ ярианы бичлэгэн дээр ямар асуудал үүсдэггээр үндэсний аудитын газрын ичээ орлоо авилгатай тэмцэх газар урьдчилсан байдлаар дүгнэлтээ гаргуулж шивчээд урьдчилсан байдлаар дүгнэлтээ гаргуулангуудаа Сууж таагаар сууж. ичээ орлог дуудаж дарамтж дүгнэлт гаргуулсан ийм утгатай зүйл ярьсан байдаг. Энэ хэргийн CD-г прокуророор шаардж хэрэгт байхгүй энэ CD. Энийг би хэрэгт өгсөн байгаа энэ CD-г. Хүсэлттэйгээ бүр шивээд ярьсан ярианд бичлэг өгсөн байна. Энэ яагаад нотлог баримтыг дундаас нь ингэж устгаад алга болгоод байгаа юм бэ? Эдмүрийн баримтаа хураагдсан энэ зүйлээ авъя, тамга тэмдгээ авъя гэхээр хэрэг шүүхээр шийдчихэд өгнөө гэдэг. Юу гэсэн үг вэ? Мөрдөн байцаад дуусаа шүүхтэр хэрэг нь ирчээд өнөөдөр тэр санхүүгийн 10 үедээ хавц баримтаар хэрэг шийдвэрлэх гэчээд мөрдөн байцаагч тэнцээ хадгалаа зогсчээд прокурор мэдсээр өжөөд санхүүгийн баримтуудыг шүүхтээр авчруулж хилцүүлэхгүй ингээд нуугаад байгаа чинь ямар асуудал үүсчээд энэ хүмүүсээс ингээд даалт юм хийгдээд байгаа юм бэ? Тэр баримтуудыг албан ёсоор энд авчруулад шүүх хуралдаан дээр хилцүүлмээр байна шүү дээ. Ийхүү шаардсны эсд өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүн болон шүүхээс татгалзаж байгаа илэрхийлэн шүүх хурлыг орхин гарсан. Хууль заасны дагуу дээр хүсэлтийг тухайн шүүхийн ерөнхий шүүх шийдвэрлэх ёстой байдаг бөгөөд өмгөөлөгчд гомдлоо бичгээр гаргаж өгнө гэж мэдгдсэн. Шүүх хурлаа 11 цаг 50 минут завсарласан. Харин шүүхээс өмгөөлөгчдийг бичгээр хүсэлтэд гаргаж өгөхийг удаа сануулсан боловч өмгөөлөгч Шарон Нямбу дөнгөж 15 цаг 20 минутанд хүсэлтээ ирүүлсэн бол өмгөөлөгч Цэнт Сүрэн Баасан Доржнаар 17 цаг 20 минут хүртэл шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа хүсэлтээ ирүүлээгүй байна. Иймээс шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг энэ сарын 15-ны 10 цаг хүртэл хойшлууллаа. Шүүх хуралдаанаас шүүгдэгч нарт авсан тасал сэргийлэх буюу цагдаа ойрох арга хэмжээг хിവэрүүлдээж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг мөн хүлээн аваагүй маа. Мөн энэ тухай өмгөөлөгч нарт уцаар удаа дараа мэдгдсэн ч тэд шүүх хуралдаанд ирээгүй маа. Шүүхээс шүүх хуралдааны журмыг зөрчсөн гэх үндслээр өмгөөлөгч Баасан Дорж олоод Цэнцүр нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний буюу 768 мянган төгрөгийн мөнгөнд торгонуул оногдуулснаар өчигдрийн шүүх хурал өндөрлөлөө. Ямар ч тач өчигдөр болсон ганц өх нарын гимруутай эсхийг шүүх хуралдаан ийхүү өрнөс юм а.